212 иргэд аж ахуй нэгжид гэж чадах чинээгээрээ хөгжүүлэхийн тулд газар тариалангын салбарыг авчирдахын тулд одоо ингээд төвч хэлээд ажиллаж байна. Газар тариалангын салбар хүн салбар. Залуу үеийг бас оруулж ирэхэд бас дэмжлэг тийм ээ төрийн бодлого хэрэгтэй байна. Төр засаг маань хөнгөлтэй нөхцлөөр дийл өгч болох хэмжээгээр дэмжиж байна. Хөнгөлтэй нөхцлөөр техник тоног төхөөрөмжийг аль болох аслагдмал хязгаар нутгруу одоо олохыг бас бодлого болгож байгаа гэж салбарын сайд нь ярьдаг. Энэ бол хөрсөн дээрээ яг одоохондоо нэг тэгж хэрэгжихгүй байна уу да гэсэн зүгээр нэг миний хувийн бодол байгаа. Тэр яг л одоо энэ бодлогын чанарт код аж ахуй салбарыг хөгжүүлэх бодлогыг ганц 2 жилдээ хэрэгжиж хүн тодорхой. Урт хугацааны 3-4 жилийн дотор хөгжүүлэх тал дээр тэгж энэ тэр бодлогын нэг л байх юм. Тэгээ 3 өдөр байж байна. Тэгээд хичээлээ ургамал тариалахаар тэрийг хөгжүүлэхэд тулд ялангуяа энэ усалгаатай газар тариалангийг хөгжүүлэх тал дээр бас ийм баруун бүс дээр бас нэг анхаарал өгөөч. 4,000 га эргэлтийн талбайтай яг энэ сүүлийн үеийн төхөөрөмжүүд бол нэг 6,000 га услах боломжтой гэж. Энэ үгийг хэлэхэд манай тариалчид бас жоохон ингээд гомдолтой байдсан шүү дээ. Тэгээд энийг бол бас л тавиа явж байгаа.